За юу яцхан манайхаа. Энэ бичлэгийг ороход гүн тусалцаа үзүүлсэн Комега болон донешн хийлгэсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe батнаа дараарай. Инхүү Quizism сурлалынхаа part 3 руу орцгоё. Шивэст чи моновш. Наад мод савгаараа намайг дийлнэ гэж бодсоор л байна уу? Би хурдан очих хэрэгтэй. Хэдий шивэст потенциалаас ирсэн ч гэсэн нөгөө үдийг барахгүй. Шивэстийн хүчөө би зэрэглэлээс нэмэх A зэрэглэл боллоо. Шин зэвсэг сонгогдож статус нэмэгдлээ. Муухан мод чулуу гэдэг. Гэхдээ би арт хоцрохыг хүсэхгүй байна. Хөгжилтэй юм болох нь дээ. Тийм гэж юу? Харж л бай. Өмнө нь намайг гиндүүлж явчаад бити хөөрөд байгаараа банд минь. Би өмнөхөөсөө өөрчлөгдсөн шүү. Юу вэ? Ингээл болоо юу? Энийгээ өөрчлөгдсөн гэдэг байгаа юм уу? Чи хуран чинээч сайжирсан юм алга. За тэгсэн чинь шаруултаа Зүүн Гамбокын акшн тим гэх шилдэг тулаанчдыг аваад ирсэн байдаг. Хажуун ирсэн Зүүн Гамбоктай тулдаж байна гинэ. Акшн ямар юм аа? Тим ямар атсан байд юм бэ? Новш гэж жоох удхан дээ. Ким Соён тэгээд нэг арга бодож олох бөгөөд тэр нь авсан бүх ногоон карта хажуун дээр ашиглах байдаг. Every fall just built my truth. Now I rise, no looking back. I'm the storm they can't attack. You wanted me gone. Now watch me dive. Every punch through dirt can't be alive. If from the this is my pain, this is my fight. You can't take me down tonight. I've been through hell like you're my light. Hit after hit, I'm still on my feet. No hate to fire, that keeps my beat. You can break my bones, not my drive. I fall, I bleed, but I'm still alive. I'm still alive. За тэгээд Ким Соён ирлээ гэсэн чинь мэдээж Шаруст олон хүнтэй явж байсан байж таардаг. Мөн шивэст өмнөдийн Гамбокийнхан нөгөө талаар нь дайрч байгааг мэдээлснээр нууц мэдээллээр нь тохиролцоо хийж аюулгүй салдаг. Маргааш нь манайхэд газар нутгаа алдаагүй ч булчингүй шийдвэрээсээ болж баларх төгснөө ярилцсан суун. Тэгсэн чинь шивэст урд өмнө нь дөрвөн Гамбокийн аль нь ч авахад чадаагүй нэгэн гайхалтай тулааны стратегичийг санал болгодог. Ийхүү өндөр зэрэглэлийн ногоон картуудын шагналтай стратегич багтаа авах даалгавар эхэлнэ. Үгүй буцаад яв. Тэр ойр дэх завгүй байсан учраас одоо амарч байгаа. Чи юм уу Ким Соёныг мэдгүй юу? За болно халцгаа. Өршөөгөөрөө буруу цагтаа ирсэн бол та. Намайг ирээд явсан гэж түүнд дамжуулаарай. Хөө яхалхаа. Энэ дураг чи нөгөө стратегич чинь штэ. Новш гэж. Салхинд хийсэж явчихаар амтан байсан юм аа. За тэгснэ манай хараг өсөө бууж байгааг нь хальт харснаа олон юм ярилгүй багт нь илсдэг. Арай л хурднуу те. Гэтэ Ким Соён одоо байгаа нөхцөл байдлаа тайлбарлаад яах ёстойг лавлан асууна. Хариуд нь хажууны хойд Гамбок дахь нөлөөг ашиглан Зүүн Гамбокаас зайлс хийж байх хойгоор үлдсэн хэдэн өмнөд рүү давших санааг боловсруулдаг. Чи босстой хэлсэн үү? Гүй цаад ч угаасаа бид эдийг тоодоггүй юм. Ашгүй ранк өсгөх боломжтой боллоо. Та тэгээд ингэж тусалж болж байгаа юм уу? Зүгээр хамтарч тэр Шаруулстай бандыг зогсоосгоё. За ингээд ер нь бол хамгаалалтын асуудал шийдэгдэж байгаа юм. Манай хүн тэгээд багийн гишүүдийнхаа байр байдлыг харж байтал өөрөө бараг хамгийн сул доройнд байгаагаа анзаардаг. Тэгээд хэрхэн өмнөх шиг нэмэлт даалгавар биелүүлж хурдан хүчтэй болох талаараа бодоод сууж байсан чинь нэг санаа орж ирнэ. Тэр санаа нь нэрээ нууцлан хойд Гамбокын гаруудтай үзэх байдаг.
Ийхүү 4 шат дамжлага бүхий нэмэлт даалгавар гарч ирнэ. Эхний даалгавар биеллээ. Дараагийн даалгавар Кимбог хочийг алдартай болгох. Саяна, яасан? Би чиний хөмсгийг зурж өгнө гэж амласан л да. Гэхдээ чи юм уу дахиад хуссан байна те. Тиймээс би дахиад чиний хөмсгийг зурж өгөхгүй. Ойлгов уу? Гэхдээ чи амлаа үсттэй, амлсан л бол амлсан. Үгсний чи амлалт. Хизээ болтол би чиний хөмсгийг зурна гэж. Даалгавар биелчиж. 3 дугаар даалгавар. Соохотой дотонс. Хойд Гамбогтой холбоотой даалгавар мөртлөө яагаад гинэт соохоо гаргаж ирээд байгаа юм бол? Худлаа найдвар төрүүлэх муухайч гэсэн надад өөр сонголт байхгүй болтой. Нэрэ чат бичсэн гэсэн хариу өгөхөөс. Хөөе аашмата нэг асуух зүйл байна. Юу юм? Чи Ким Соён сайн юм уу? Яагаад ийм юм асуугаад байгаа юм бэ? Наад сурхлуу чинь бүгд худлаа. Яах вэ? Тэр хаяа хөгжилтэй л дөө. Тэгснээ Соёныг соохотой байгааг харснаа хардаад ч байх шиг. Хоёулаа хайчгаа. Чамд олчмаар байгаа газар байгаа юу? Одоогоор байхгүй л дээ. Гэхдээ Сохо, эвгүй сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ би танах руу үнэхээр орж болно гэж үү? Яагаад болохгүй гэж? Чи дотносмаар байна гэвэстэй. Танайгэр гоё юм аа. Гэхдээ өөдчихлаа. Чи өрөөнөөсөө гарахгүй юм уу Сохо? Эсвэл унтцсан юм уу? Үгүй ээ, би сэрэн байна. Сохо битээ буруугаар ойлгоорой. Гэхдээ хоёулаа яаж хийгээд дотносох хэрэгтэй байна. Тиймээс хаалганы цаанаас ярих юм байвал ярьж болно шүү. Тэгээд тэр хоёр ойр зургийн юм ярьж байгаад Сохо Даюн Ким Соёнтой холбоотой багын явдлаа дурсан ярьдаг. Тэр үед Сохо нэг гаждантай гараас болж их трама авсан юм байлээ л дээ. Гэсэн ч хүүхэд нь ийм явдал тохиолдоод байхдаа л эцэг их нь ажилтай гээд Сохог сургуулаас нь ирж авдаггүй. Харин тэр үед манай залуу гэрт нь өргөж өгдөг байсан бөгөөд тэр цагаас хойш Сохо Ким Соёныг крашлж эхэлснээ хэлдэг. Соёныг сэрхэд Сохо гэртээ байгаагүй бөгөөд ямар тааж даалгавар нь биелсэн байдаг. Даалгавар номер 4. Хойд Гамбогийн цэнгэний газрыг эзэлж ав. Тэгснээ манай хүнд бүр очих зам мамыг нь хүртэл зааж өгöd байдаг. За тэгээд очсон чинь өөрийнх нь төсөөлж байснаас олон хүн байх бөгөөд Хойд Гамбогийн номер 20 хүртэл сууж байх нь тэрэ. Итгэмээргүй юм. Ганцаараа ирж олон долоо юм ярьсан. Мөн манай хүмүүсээс ерөөсөө айгаагүй. Тэгсэн мөртлөө 3 секундэд л ялагчлаа гэж үү? За тэгээд яг багийг авах гэж байсан чинь номер 20 руу гиндүүлж дайрдаг. Даалгавар яагаад биелэхгүй байна? Германы эрдэмтэн хэлэхдээ олзоо өгсөн эсгийг заавал шалгаж бай гэдэг. Юу? Тэр зүгээр байна гэж үү? Тэгсэн нөгөө гар нь жуудоогоор хичээлдэг байсан байж таарах бөгөөд ийхүү тулаан эхэлнэ. Анхаарлаа сулруулснаас л боллоо. Надад хүчтэй болох ганцхан шалтгаан байсан. Тэр нь миний дүү. Тэр ослоос хойш би дүүгээ хамгаалахын тулд жуудуугаар хичээллэж эхэлсэн. Гэвч хүчтэй болохын хэрээр болох бүтггүй гаруудтай ч орооцолцсон. Сохо, чамайг зүүн Гамбогийнхан оролцсон гэж сонссон. Чи зүгээр үү? Гэртэж гэмтээгүй биз? Зүгээрээ агаа. Би яагаачгүй. Ким Соён намайг аварсан. Соёноос өмнө хинт ч ялагдмааргүй байсан юмсан. Хүлээж огоорой Соёна. Би дахиж ялагдахгүй. Маргааш өглөө нь стратегч өмнөд Гамбог руу цаг алдалгүй дайрах ёстойг сануулгах бөгөөд А болон Б хэсэгт хуваагдаж явах санааг боловсруулдаг. Ийхүү шивэст гол хэсгээ хамгаалж халцгаа А хэсэг, Ким Соён харуу хоёр Б хэсэг рүү явдаг. За тэгэд манай хоёр яваад орсон чинь өмнөх парт дээр өөрсдийг нь ялдаг 3 нөхөр байх нь тэрэ.
Ким Соён саяхан авсан Diamond картыг ачаар өөртөөгөө бүх картаа сайжруулсан бөгөөд нөгөө гуравтай ганцаараа үзэхээр шийддэг. Юугаа хараа зогсчоо. Явцгаая. Ийм богинохон хугацаанд их хүчтэй болсон байх шүү. Магадгүй тэр энэ янзаараа үнэхээр Гамбокыг нэгтгэж чадах байх. Ким Соён байр байдлыг мэдэх гээд халцгаар руу залгасан чинь уцаа авдаггүй. Тэгээд А хэсэгт яваад очсон чинь халцгаага хамт явж байсан хүмүүстэй нь арай л дэндүүлээд зодчихсон байдаг. Хин үнийг хийснийг асуухад гартаа төмөр ашигладаг өмнөдийн номер 8 хэмээн хариулна. Шивэстэ наад хэддээ санаа тавиарай. Би явчаад ирье. Яралтай мэдээ. Номер 13 болон номер 15 ялагдсан. Юу? Баруун Гамбокийнхан дахиад авчлаа гэж юу? Хин юм? Хажуу юм уу? Үгүй ээ. Ким Соён ганцаараа ирж байгаа. Дээрээс найл хэдийн 3 газрыг эзэлчихсэн. Түүнийг зогсоохгүй бол удахгүй орж ирэх байх. Юу гэсэн үг юм бэ? Тэгээ чи түүнийг зогсоогоогүй юм уу? Би түүнийг зогсоож чадахгүй. Учир нь анх удаалаа Ким Соёныг ийм ууртай байгааг нь харж байна. Би дахиж асуухгүй шүү. Тэр номер 8 хаана? Та 2 минутын турш ямар ч өвдөлт мэдрэхгүй. Сэрээч, миний 2 минут дуусаагүй байна. Дахиж халцгаагаар оролдвол би чамайг ална шүү. Энэ хүмүүсийн дундуур стратегч маань хажууныг явуулсан байх бөгөөд соёныг эргүүлэн авчрахын тулд өмнөдийн гаруудтай тулалдахаар болдог. Ахлаа яралтай мэдээ. Юу? Өмнөдийн номер 7 зүүн Гамбок наашаа дайрч байгаа гэсэн мэдээлэлээр төв рүүгээ буцаад ирсэн чинь яг үнэндээ тэр нь манай стратегч тараасан худал мэдээлэл болж таардаг. За тэгээд санаа баруун Гамбокийг бүр мөсөн үгүй ихээр замдаа гарах бөгөөд хажуун Ким Соён хоёрыг ямар ч үнээр хамаагүй зүйл дуусгахыг тушаадаг. Бид нар хурдан очиж туслах хэрэгтэй биз дээ. Эсвэл танд өөр бодсон юм байгаа юм уу? Хөөе, сонсч байна уу? Ингээд байгаад чадахгүй нэ. Би явлаа. Ядаж тэр хоёртоо зүхтах цаг хожиж өгье. Бурхан минь. Тэр там шиг замыг туулаад ирлээ гэж юу? Санаа хажууныг амжид зугтсныг мэдэх бөгөөд нөгөө хоёрыг сул байгаа дээр нь барууныг эзэлж авахар шийддэг. Гэтэл энэ удаад зүүн Гамбок жинхнээсээ араас нь дайрч байх бөгөөд буцхаас өөрөө сонголтгүй болдог. Яа, одоо арай л дээрдэж байна шүү. Өнөөдөр хажууны ачаар л 9 минут гарлаа. Маргааш түнд баярлснаа хэлэх хэрэгтэй. Би ч хулгайн болж дээ. Анхааруулга. Copy Cloud өөрөө гарч ирлээ. Анхааруулга. Copy Cloud ухамсартай болж байна. Яа навш гэж хүн айлгаа тайчих юм. Чи энд юу хийж байгаа юм? Намайг алхах хүсэе юу? Төрөвчнээс чинь хідэн цас авлаа гэд ингэж болохгүй биз дээ. Байцаарай. Чи чинь үйл үн штэ. Яа харахгүй мөн байна. Гэхдээ яаж идэвчээд өөрөө гараад ирсэн байх вэ? Ким Соёна миний хүү ийм арай юу хийгээд байна? Ээж нь орлоо шүү. Үгүй бити. Би үзэж байсан юм аа.
Маргааш өглөө манай залуу бүх картыг нь сайжруулсан карт фестивалаас болж үйл нь хяналтаас гарсныг ойлгодог. Үйл систем дотор ганцаардаж гацсан мэдрэмж авсан учраас гарч ирснийг хэлэхэд соён хариуд нь өдөр болгон 5 цагийг өөрт нь зарцуулах болно хэмээн амладаг. Маргааш нь сургууль дээрээ өхөл царайлаад сууж байсан чинь халцгаа эмнэлгээсээ гараад хүрээд ирдэг. Тэгээд соёнч би энэ гайгүй ухааны юм асуугаад байж байтал халцгаа нэг л өөр болсныг анзаарна. Яасан бэ гэсэн чинь А хэсэгт тулдаж байхдаа өмнөдийн номер 9-т дурлцсан юм байлээ л дээ. Тэгэл би минь идэгсэн ч зүрх сэтгэл минь хоосон оргиж байна гэд баахан юм хуцаж гарнаа. Сайн аашмаа та. Би ямар нэгэн буруу зүйл хэлсэн үү? Гэхдээ тэр өнөөдөр яачаад байгаа юм болоо? Юу? Чи Ким Соёныг зүтэлсэн юм уу? Өө ямар чанга гэрдэм бэ? Яхав түүнтэй болцож байна гэж зүтэлсэн л дээ. Зүтэлнэ гэдэг чинь хэмээн үзэгдэл биш дээ. Чи Соёнд үнэхээр сайн юм шүү. Хөөе. Бид хоёр зүгээр найзууд ойлгоо. За энэ үеэр санаа шилдэг гишүүдийнхээ хамтаараа барууныг буудгаж авах чухал уулзалт хийгээд байж байдаг. Өнөөдөр хурд өдөр байлаа шүү. Бүр жижигөр хийгээд чамчлаа. Гэхдээ чи зүгээр үү? Өглөөнөөс хойш нэг л өөр байх чинь. Би үнэхээр буруу зүйл хийсэн бол чи зүгээр хэлчихье. Тэгж байж л би уучлалтах нь үсттэй. Гэхдээ чамаас болоогүй. Сая юу гэсэн бэ? Бөмбөгнөөс болоод сонсож чадсангүй. Бацаануудаа болгоомжтой тоглолтоо. Саяна, тэгэж битээ тэгэрээ. Дахиад би буруу зүйл хийсэн үү? За тэгээд аашмууд Ким Соёнтой хамт юм идэхээр явах гэж байсан чинь соохоо хүрээд ирдэг. Тэгээд энэ хоёр Ким Соёныг булаацалтаад амар юм болно. Соохоо тэгээд яагаад Ким Соёны төлөө ингэж их хичээгээд байгааг нь асуухад аашмууд бандсандаа зүгээр яваад өгнө. Хин соохоо юу? Тийм ээ, над руу бүр цэхэлцэж харсан гэж. Тэр ч тийм өгöd биш дээ. Ямар сони юм бэ? Гэхдээ чи бас их сони юм аа. Яасан гэж? Чи үнэхээр л Ким Соён сайн биш юм бол тэр хоёрын хамт идэж явах нь чамд хамаагүй л баймаар юм. Аашмата, чи Соён соохоо хоёр хоорондоо болцож байна гэж төсөөлдөө. Гар гараасаа хөтөлцөөл, уруул аман шүргэлцээл. Болооч. Хаа мэдсэн юм аа. Энийг чинь хардалт гэдэг юм хонгор минь. Би үнэхээр Ким Соёнд сайн гэж үү? Маргааш нь Ким Соён чухал мэдээ дуулахаар багийнхаа бүх гишүүдийг цуглуулсан байдаг. За манайхаа анхаараарай. Өнөөдөр ямар өдөр болохыг мэдэж байна уу? Юу вэ? Өнөөдөр Гамбокын уулзалтын өдөр. Тиймээс би та эдтэй энэ талаар ярилцахаараа цуглуулсан юм. Стратегч ярьж болно. Өмнөх уулзалт дээр мэдчилгээ төдий өнгөрсөн гэж сонссон. Гэхдээ энэ удаа өөр байх болно. Бид энэ удаагийн уулзалтаараа зүүн Гамбоктой тохиролцоо хийх хэрэгтэй. Одоогоор манайхаа өмнөдтэй хурцдмал байдал байгаа. Мөн зүүн Гамбокаас имиж хажуунаар хамгаалуулах нь хүчээ гардтаж байгаагаас цаашгүй. Тиймээс зүүн болон баруун хоёр нийлж өмнөдийг буулгаж авах гэрээ нь бидний энэ удаагийн зорилго байх болно. За сонсон бидтэй залуусаа. Явцгаая. Манай дэгэрхэд өмнөх уулзалтаас нэлээх өөрчлөгдсөн байгааг нь анзаараад шарустай гайхна. Инхүү аль биесээр уулзалт эхэлж байгаа юм аа. Ким Соён. Сайн уу, Саксаки Саяко? Өнөөдөртөө бүх зүйлийг ардаа үлдээе. Уулзалтан дээр маргаж болохгүй бидтэй. Тийм ээ, чиний зөв. Эвдээ байцгаая. Чи бас адилхан бидтэй шар үстэй. Зүүн баруун хоёрыг зэрэг буулгаж авахыг хүсвэл уулзалт дээр бид нараа найрсаг байх хэрэгтэй. Яагаад гэвэл чи хойд Гамбок руу хүчээ нэгтгэж дайрах санааг тэр хоёроо зөвшөөрүүлэх хэрэгтэй. Юу? Чи чинь галзуурч хаа юу? Хойд Гамбок бол тоглоом биш. Тайвшир, энэ зүгээр л залим их. Зүүн барууны хүчийг хойд Гамбок руу төвлөрүүлж байх хойгоор бид араас нь дайрах болно. Нэг ясандаа нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг. Санаач тэгээд энэ жоохон газраа булаацлахын оронд нэгдэж том үдлэг санаагаа дэвшүүлэхэд манай хүн мэдээж татгалзана. Яагаад вэ гэсэн чинь санааг ийм санаа дэвшүүлнэ гэж стратегч маань урдаас таамагласан байдаг. Өнөөдөр би чамтай уулзах гэж ирээгүй санаа.
Чи яасан? Дахиад зодтолтмоор байна уу? Хамтдаа өмнөд гамбукийг буулгаж авцгаая. Энэ новш бас галзуурчжээ. Санаа бид хоёр дунд ангиасаа л хойш найзууд байсан. Чи намайг найзаасаа ургана гэж бодоо юу? Зөвшөөрлөө. За, ийм юм болохыг санаа бас урдаас таамагласан байх бөгөөд уулзалтын дүрмийг зөрчиж баахан хүн аваад ирсэн байдаг. Зүүн баруун хоёр гамбукийг эндэн зүйл дуусгачихъя л да. Дайраад. Зүйл дуусгана гинэ. Намайг энд байхад уу? Ким Соёна. Тэднэрт барууны толгойлогч ямар байдгийг харуулад өг. Гамбук уулзалтаас шар өсттэй хамт зүхтаа. Даалгавар эхэллээ. За, энэ үрээд парт 3 дуусгая гэж бодлоо. Тэгээд намайг хүлээлгүй бүх цуурлыг нь уншихыг хүсвэл комеди дээр байгаа шүү. За, тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.